Манай ферм бол тэр хойд харагдчихэв. За энэ цахилгаан шугам бол ингэ явж байна. Бид ийм жижигхэн богийн аж ахуйдтай байх хэвээр. Тэгээ одоо энэ хүнд 800 м-ийн газар дээр 5 га газрын хүсэлт өгöd олон жил болж байна да. Тэгэх юм бол одоо жинхэнэ нөгөө хоршоолох хөдөлгөөн чинь ийм жижигхэн аж ахуйд дээр эргэлдэнэ. Жижигхэн аж ахуйд дээр эргэлдчихэж бид нар маш цомхон унаж босохдоо амархан тэгээ нэгнийхээ одоо өдөх зүтгэл одоо тийм цөөхөн хүн нөлөөллөөр аливаа нэг юмыг бас өөрчлөх боломжтой тийм хэлбэрлэл орно. Бага сургууль нь байна. Хүүхдийн бага сургууль. Бага сургуультай бид нар бол одоо энэ бүх юмаа үзэн шүү дээ. Өдөр болгон малаад ичээ нөгөө нэг мянган боолуудаасаа ичээ эцэг ихтэн өгнө. Тэд нэр өөрсдийнхээ малыг ичээ нийлүүлэх малаа одоо хойд ирнэ. Энд өдөрт 50-60 богд ичээж нэлээд даруулж байна. Өдөр болгон 50-60 шүү дээ. Гэтэл Улаанбаатарт өдөр болгон 150 гулуу завъя гэсэн байгууллага байна чинь. Өдөр болгон 150-ыг. Тэгэхээр өдөр болгон 150-ыг яагаад авч чаддаг юм бэ гэхээр тэр 150 чин өдөр болгон яг ижилхэн таваарлаг чанартай байх хэрэгтэй. Яагаад өдөр болгон тэд ресторан одоо юуных нь авч чадахгүй гэхээр та өдөр болгон тэр яг өөх махан тарган таарчихсан тийм хоньны махаар хоол хийнэх юм бол тэр хоолыг чинь идэх гэж одоо 40-50 мянга байсан ч гэсэн идэх гэж орж ирэх хүн өдөр болгон яг нөгөө чанартай махаа идэх гэж л орж ирнэ. Ер нь тэгээд аливаа нэгэн одоо хоолны газар ресторанууд бол нэг ингээд ороод идээ сурчсан одоо миний ч гэсэн ороод иддэг бол би жишээлбэл аймаг дарлаахад бол битэр бол альхаа ресторанд ороод гэртээ нэг хуушур хийгээд учраас альхаа ресторанд очиод одоо энэ хөдөө олон жил болоход ганцхан хуушурыг авч иддэг. Яг тэгвэл ганц тэдний хуушур их сайхан байдаг ганцхан ресторанд л ордог ганц хоол иддэг. Энэ юу хэлээд байна гэхээр бид нар ч гэсэн яг юм нэг юмыг бэлтгэж чаддаг, нэг юм маш сайн хийдэг. А бидрээс тэр маш сайн юмыг нөгөөдөл чиг ирж авдаг л юм. Тийм байх л чухал. Тэгээд энэ сайхан уудам нутаг шүү дээ.